Сайн бацгаана уу? Өргөн дэлгэр Монгол орныхаа өнцөг улам бүрт өргөө гэртээ цэнхэр дэлгэц. Цаг хугацаа орон зайгүй ламаар цахим ертөнцөөр үзэж байгаа эрхэм хүндэт үзэгчдийнхээ энэ өдрийн түмэн амар амгалан гэрэн мэдчлээ. Та бүхэн бие амархан сүрэг тарган сайхан үйлцэж байна уу? Манай уран бүтээлчд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Ховд аймгийн Мөс цумаас үзэж та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Ховд аймгийн Буужган шар Тэмээ соёл спорт уралдааны холбооноос санаачилж Ховд аймгийн Мөс цумын засаг даргын хамгаалсан газар иргэдийн төлөөлөгчдийн хурал Мөс цумын Хайчин хөдөө хангар хүрэн Тэмээ соёл спорт уралдааны холбооноос гардан зохион байгуулж байгаа Ховд аймгийн төвийн бэсийн уралдааны атны уралдаан гарааныхаа зурхаар явж байгааг манай зураглаачийн дунд харуулж байна. Хэдхэн мөчийн дараа одоо манай хурдан ат гараанаас гарна. Өнөөдрийн уралдаанд одоо 45 ат бүртгүүлэн мардлаа. Хамгийн хол нь Өвөр хангай аймгийн Төгөрөг сумаас ирж бүртгүүлэн мардж байна. Баян хонгор аймгийн Шинжинст, Баянлэг, Говьалтай аймгийн олон сумуудаас бүртлээ. Увсан аймгийн Завхан сумаас одоо хурдан тамирыг ирсэн байна. Увсан аймгийн Өмнө говоос ирсэн байна. Ховдын одоо олон сумуудаас гээд одоо ингээд газар сугларсан 45 тэмээ бүртгүүлэн мардлаа. Ингээд одоо хэдхэн мөчийн дараа уралдааныг одоо үзэгч та бүхэнд харуулнаа. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт тэмээчтэй. Ховд аймгийн Буужган шар Тэмээ соёл уралдааны спорт уралдааны холбооноос санаачилж Ховд аймгийн Мөс цумын засаг даргын хамгаалсан газар Мөс цумын иргэдийн төлөөлөгчдийн хурал Мөс цумын Хайчин хөдөө хангар хүрэн Тэмээ соёл спорт уралдааны холбооноос гардан зохион байгуулж байгаа Ховд аймгийн төвийн бэсийн авраг шал хурдан тамирын уралдааны гарааныхаа зурхаадараас гарч байгаа торгон мөчийг манай зураглаачийн дунд харуулж байна. За хөнгөнийхөө тэмээрүүтээ зэрэгцээд байгаараа. За энэ 47 номертэй бүртгүүлэн мардсан хурдан хогат Мөс цумын уяаш хадсангийн хурдан хогат Бям цогтой хурдан хогат гараад ирсэн харагдаж байна. За 17 тэг 5 номертэй бүртгүүлэн. За хөнгөн дээр 30 номертэй бүртгүүлэн мардсан Манхан цумын алдар туйж Өлцөө баярын хурдан хогат гараад ирсэн байна. Цаатлаар Манхан цумын Зэрэг гологийн сумын алдар туйж Пүрүнэмийн хогат тэр бөхөндөө номероо илгэсэн хогат байна. Тэрний цаатлаар Манхан цумын Зэрэг гологийн уяач инг тавны улаат явж байна. За наадлын 39 номертэй бүртгүүлэн мардсан Говьалтай аймгийн Тайшир сумын уяач Нэм тавгийн хурдан хогат явж байна. За ингээд одоо өнөөдөр 788 аймгийн одоо нэлээд олон сумуудаас оролцсон 45 тэмээ бүртгүүлэн мардсан. За тэгээд газрын одоо дандаа сум аймгийн уралдаанд төрүүлж яригдчихсан юм хурдан тэмээрүүд одоо явж байгаа. Тэгээд 21 номертэй бүртгүүлэн мардсан Ян цашаар гарч ирсэн байна. Баян хонгор аймгийн Шинжинс цумын Ян цашаар гарч ирсэн харагдаж байна. 50 номертэй бүртгүүлэн мардсан Манхан цумын Төгөрөг гологийн уяач Савгсрынгийн Хямруулан гарч ирсэн харагдаж байна. За Манхан цумын Өвөр хангай аймгийн Төгөрөг сумын уяач Намсражавын төр шарж гарч ирсэн харагдаж байна. За тэг 1 номертэй бүртгүүлэн мардсан Говьалтай аймгийн Шаргал сумын уяач аймгийн алдар туйж Тэмрэл аймгийн хурдан шаргал гарч ирсэн байна. За энэ хөнгөнийхөө тамируудыг зэрэг зул задрааг байна. 17 номертэй бүртгүүлэн мардсан Мөс цумын уяач Нохохогийн хурдан шараат явж байна. За ингээд одоо өнгөнийхөө тамируудад яг өнгөний тамируудад зэрэгцээр манай зураглаа. За өнгөний тамируудыг зэрэгцээ суугаад яг зул задрааг байна. За өнгөн дээр Ховд аймгийн Манхан цумын тэг 30 номертэй бүртгүүлэн мардсан Сэрэ шараат бол Манхан цумын Тахилбагийн уяач Өлцөө баярын хурдан шараат шүү үзэгчтэй. За өнгөн дээр Манхан цумын Зэрэг гологийн уяач Пүрүнэмийн хурдан хогат гараад ирсэн харагдаж байна. За энэ дундталтан 39 номертэй бүртгүүлэн мардсан 3 дээр явж байгаа хогат болж Говьалтай аймгийн Тайшир сумын уяач Нэм тавгийн хурдан шараат шүү. За 25 номертэй бүртгүүлэн мардсан. За газар нэлээд тонгорхон учраас нэлээд одоо шахуурхтай явж байна. За тэгээд одоо за энэ нааталт нь өнгөлөд байгаа энэ шараат бол Говьалтай аймгийн Шаргал сумын аймгийн алдар туйж Тэмрэл аймгийн шараат шүү. Өмнө Говь аймгийн 3 төсийн Навандарчин ган тулгийн ботхон тамаа байгаа. За энэ 14 номертэй бүртгүүлэн мардсан Говьалтай аймгийн Чандам сумын уяач Буян ундрахын хараат шүү. За тэг 3 номертэй бүртгүүлэн мардсан Манхан сумын алдар туйж Пүрүнэмийн хурдан хурнаат явж байна. За 47 номертэй бүртгүүлэн мардсан Говьалтай аймгийн Төгөрөг сумын уяач Нэмсрэнгийн хурдан хохот явж байна. За тэг 3 номертэй бүртгүүлэн мардсан Хураат бол одоо Манхан цумын Зэрэг гологийн уяач Пүрүнэмийн хураат цаатлан тэг 5 номертэй бүртгүүлэн мардсан Дорцрынгийн тавг дорчийн хурдан хохот явж байна. За өнөөдөр бол одоо Ховд аймгийн Манхан сумаас нэлээд олон тэмээ бүртгүүлэн мардсан Ховд аймгийн Мөс цумаас нэлээд олон тэмээ бүртгүүлэн мардсан харагдаж байна. За энэ өнгөнийхөө тэмээтэй зэрэгцээд байгаа араас орж ирж 21 номертой Баян хонгор аймгийн Шинжинс цумын уяач Содом янз хөхөрч ирсэн харагдаж байна. За тэгээд хөнгөн дээр Манхан цумын Төгөрөг гологийн Манхан цумын Тахилбагийн сумын алдар туйж Өлцөө баярын 36 номертой бүртгүүлэн мардсан хурдан шараат байна. 17-8 хүрч байгаа ата тэгтээ нахан бас хурдан хэвээр байгаа гэдэг харуулж байгаа шиг байна. Өнгөний аймгийн бүсийн уралдаанд одоо өнгөлөө гараад ирсэн харагдаж байна. Наадлаар нөмөргөө хөхат явж байна. За Эрдэнэ тэмээтэй зэрэгцээд байгаа өнгөний тэмээтэй яг өнгөний 15-6 тэмээ явж байна. За энэ 15-6-аг нэг тайлбарлаа тэгээд хойсунаа. За хөнгөн дээр наадлаар өнгөлөөд байгаа тэр хөхат нөмөргөө хөхат болж юм. Говьалтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ган сумын хурдан хохот за аймгийн бүсийн уралдаанд бас оржоос хурдан тамир шүү. 50 номертэй бүртгүүлэн мардсан Манхан сумын Төгөрөг гологийн уяач Савгсрынгийн хурдан хохот явж байна.
За энэ 47 номертэй бүртгүүлэн марцсан Гоолтай аймгийн Төвөрг сумын уяач Нэмсрэнгийн урдан хохот шүү. За энэ одоо Гоолтай тамирууд явж байна. Гоолтай аймгийн Чандам сумын уяач Буян ундрахын хараат явж байна. 14 номертэй бүртгүүлэн марцсан. За энэ өнгөний 10 тамир 10 20 гаруй тамир зул задраг байна. За эднэртэйгээ зэрэгцээд байгаараа. За Эрдэнэ хохот гарч ирсэн. Гоолтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ганц сүмийн урдан хохот өнгөн дээр Гоолтай аймгийн 47 номертэй бүртгүүлэн марцсан. Гоолтай аймгийн Төвөрг сумын уяач Нэмсрэнгийн хохот наадлаар гарч ирсэн байна. Цаатлаар наадл одоо энэ наадлын тамираас 2 дор Монгол шар гарч ирсэн байна. Гоолтай аймгийн шаргын тамир гарч ирсэн байна. Тавсрэнгийн урд улаат гарч ирсэн байна. За одоо Гоолтай аймгийн Даруй сумын уяач Хамбургтийн хурдан шараат орж гарч ирсэн байна. За одоо ингээд өнгөний тамирууд нэлээд одоо сэргдүүх яваад байгаа юм байна. Пүрүүхүүгийн пүрүүний хурдан хохот гарч ирсэн байна. Дөлгөө хохот гарч ирсэн байна. Цаатлаар нөнгөлж пүрүүхүүгийн хөрөнгө ат явж байна. За энэ тамирууд ирээсээ зул задрахгүй мэн эднэртэйгээ зэрэгцээд байхгүй бол арын тамирууд сууж харуулах ямар ч боломжгүй байгаа юм шиг ард нэлээд их машин дагсан байна. Тэгээд Игтэвний энэ 11 за одоо өнгөн дээрээс дахиад тайлбарлая. За 36 номертэй бүртгүүлэн марцсан пүрүүхүүгийн Өлзий баярын хурдан хараат явж шараат явж цааталт нь Өлзий баярын хараатны яваад байх шиг байна. Нааталт нь нөмөргөө хохот бол Гоолтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ганц сүмийн хурдан хураат явж 46 номертэй бүртгүүлэн марцсан Гоолтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бат Эрдэнэ тод болоо явж цааталт нь төр шар гарч ирсэн байна. Өвөр Ангаа аймгийн Төвөрг сумын уяач Монголын хоолон Тэмээс хоёул уралдааны нарийн бичгийн дарга Намсраж авийн төр шар гарч ирсэн харагдаж байна. Цааталт нь Пүрүүний хурдан Дөлгөн хөх явж байна. Бас Гоолтай аймгийн Эрдэнэ сум гаралтай шүү. За Монгол шарыг нэлээд шавхурд болоод урагшаа гаргалаа. Гоолтай аймгийн Шаргал сумын уяач Дэмбэр лавгийн хурдан Монгол шар гарч ирсэн харагдаж байна. 50 номертэй бүртгүүлэн марцсан Ховд аймгийн Манхан сумын Төвөрг гологийн уяач Өлзий баярын Лавсрэнгийн хурдан шараат явж байна. За одоо эднэртэйгээ зэрэгсээд одоо нэг хойш сууж болно шүү манай хүн. За эднэртэй яг зэрэгсээ яг Эрдэнэ хүмүүстэй зэрэгсээ байгаараа. За эднэртэй зэрэгцээд нэг харуулъя. Цаатлын хөхөд харагдахгүй байна. Мөнгөн шагагийн залуур хөхөн болоо цаатлын тиймээс харагдахгүй байна. Унаач нь бол одоо танигдахгүй байна. За Гоолтай тамир гарч болоод байна. 46 номертой Төвөргийн уяач Гоолтай Төвөрг сумын уяач Нэм лавгийн хурдан бораат явах шиг болоо цааталт нь 39 21 номертой Янзаг гарч ирсэн юм байна. Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач Янзаг гарч ирсэн харагдаж байна. Содномын Янзаг шар гарч ирсэн харагдаж байна. Гоолтай аймгийн Дунталт нь Манхан сумын Төвөрг гологийн Манхан сумын Тахилтогийн сумын алдар туяач Өлзий баярын шар хатар гарч ирсэн байна. Нааталт нь Гоолтай аймгийн Эрдэнэ сумын уяач Сэргэлэн Ганц сумын Сэргэлийн шар гарч ирсэн байна. За өнөө жил бас л одоо хурдан байгаа тийм ээ да. За цаат нааталт нь одоо Гоолтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бат Эрдэнэ тод улаан байна. Монгол шар гэдэг ингээд 5 тамиа тасарч байна. За энэ 5 тамиатай за одоо цаатлын Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач Содномын Янзаг гарч ирсэн байна. За Янзгийн ардтал дээр Өлзий баярын хурдан шаардалт гарч ирсэн байна. Ардталт нь за аман гүзүүн дээр орж ирж байгаа энэ хөхөт бол Гоолтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ганц сүмийн хурдан Сэргэлийн шар гарч ирсэн байна. Монгол шар гарч ирсэн байна. За одоо эднэртэй зэрэгцээд байгаараа. За одоо жоохон нэг таажуурна шүү манай хүмүүс. За Монгол шар гарч ирсэн байна. Өлзий баярын шар хат байна. Цааталт нь тод улаан байсан. За ингээд одоо Гоолтай 4 тамаа, Манхны 1 тамаа, Ховдын 1 тамаа ингээд 4 5 тамаа явлаа. За одоо хойш суугаараа. За санчиргаа унаач унсан байна Монгол шарыг. За эднэртэй одоо жаахан хойш суугаараа. За дараагийн таминуудыг харуулнаа. За 5 тамаа, 6 7-гийн тамаа харуулъя. 6 дээр одоо Манхан сумын уяач аймгийн сумын алдар туяач Сумын алдар туяач Пүрүүний хурдан хохот Дөлгөө хөх явж байна. Дөлгөө хохын нааталтар Өвөр Ангаа аймгийн эднэртэй зэрэгцээрээ энэ 4 тамаатай дахиад зэрэгцээрээ манай жолооч урагшлаад энэ 4-тэй зэрэгцээрээ Өвөр Ангаа аймгийн Төвөрг сумын уяач Намсраж авийн төр шар орж ирсэн байна. Өмнө гоо гаралтай тийм ээ шүү. За нааталт нь одоо Баян хонгор гаралтай Гоолтай аймгийн Даруй сумын уяач Хамбургтийн хурдан шараат гарч ирсэн байна. Нааталт нь 47 номертой бүртгүүлэн марцсан Гоолтай аймгийн Төвөрг сумын уяач Пүрүүхүүгийн хөх гэсэн. За ингээд одоо Гоолтай тамирууд өнөөдөр бас л хурдан байгаа юм байна. Өнгөн дээр 2 Гоолтай тамир явж байна. 3 4 дээр Манхны 1 тамир явж байна. Манхны 2 тамир орж ирж байгаа юм байна. За одоо дахиад нэг хойш суугаар харуулъя. Ингээд 7 8 тамир өнгөрч байна уу? 5 7 8 9 тамир өнгөрч байгаа юм байна. За 9 тамир дээр 9 дээр төр шар 12 номертэй бүртгүүлэн марцсан Өвөр Ангаа аймгийн Төвөрг сумын уяач Намсраж авийн төр шар гарч ирсэн байна. Аймгийн бистэй харигчаасан тамир шүү.
За одоо ингээд харуулъя. За Увс аймгийн Завхан сумын уяач. За 8 10 дээр орж ирж байгаа Увс аймгийн Завхан сумын уяач. Амгалан нийтэгийн амгалангийн хурдан хүр ат орж ирж байгаа. За аймгийн бис 2 одоо айр гэсэн тийм ээ шүү. Бас л одоо хурдан тамиад Увс аймгийн Завхан сум гэдэг бол одоо Түмэн Тэмээний баяр хийсэн ийм сайхан газраа 42 номертэй бүртгүүлэн мартсан байна. Увс аймгийн Завхан сумын айраг нүүрэг юм бол чи нийтэгийн амгалангийн хурдан хүр ат. Аймгийн бис 2 айраг цаат шүү. Цааталт нь одоо говаалтай гээ шарга сумын Буджавын ботхон тийм ээ. Манхан сумын зэрэг голоогийн уяач Пүрүүнийн Пүрүүхүүгийн хурдан хүр ат явж байгаа. Цааталт тэг 5 номертэй бүртгүүлэн мартсан Манхан сумын аймгийн галдар тэгэж дорцрынгийн харамхаа тэгээ за одоо хой суугаараа дахиад 15 6 хүртэл хой суунаа газар арайд болоог байна. Гараад одоо 5 км явж байна. 13 км алсаа зэрэглээ. За Яматын уудам хоолой гэдэг бас л одоо өргөн уудам ийм сайхан нутгаа. За Мөс нутгийн одоо тийм ээчэд одоо за эднэртээ зэрэгцээрээ. За одоо 12 13 дээр Өлзий баярын хурдан хараат орж ирж байна. Манхан сумын Тахилбагийн уяач Өлзий баярын хурдан хараат суманд дайрагчсан тийм ээ багш юу энэ бас л хурдан тийм ээ. За одоо дахиад нэг хой суугаад харуулъя. Манхан сумын Төгөрөг голоогийн уяач Савсрынгийн хурдан Улаанат явж байгаа 14 номертэй бүртгүүлэн мартсан. Говьт аймгийн Чандам сумын уяач буян ундрахын хараат явж байгаа. Цааталт нь Инхтайвны улаат өмнө говийн цогтойгийн Батмөнхийн ботхон тийм ээ баха. Энэ бас л хурдан тийм ээ аймгийн бис дайрагчаас хурдан тийм ээ шүү. За ингээд 15 6 төс өснө. Дахиад суух боломж байна уу? За Ховд аймгийн Мөсцөм одоо анхуд моциклийн шагналтай ийм тэмээний уралдааныг зохион байгуулж байгаа. Энийг бол одоо аймгийн авраг малчин хашгүүгийн үр хөвгтүүд атны уралдааныг ивент тэтгэж байлан шагнаж байгаа. Түрүү тийм ээ бол одоо моциклийн шагналтай ийм одоо 39 номертэй бүртгүүлэн мартсан Говьт аймгийн Тайсар сумын уяач Нэм тавгийн хурдан бор ат орж ирсэн байна. Энэ бас сумын баяр наадамд айрагдчихсан тийм ээ шүү. За одоо ингээд за энийг харуулаад одоо 17-8 хүртэл суулаа. За Яматын уудам хоолой 18 номертэй бүртгүүлэн мартсан Ховд аймгийн Зэрэг сумын уяач мөнх хүчрлийн хурдан Яндаш харж ирж байна. За ингээд одоо үргэлжлэе. За ингээд 17-8 хүртэл суулаа шүү үзэгчтэй. Энэ хот Ховд аймгийн Мөсцөм зохион байгуулагдж байгаа хурдан тэмээний уралдааныг за одоо ингээд суугаа яваад байгаараа. За мөнх хүчрлийн Яндаш шар гэж одоо Говьт аймгийн Шарга сумын 50-ны Бүжжавийн ботхон тэмээ шүү. Одоо ингээд мөнх хүчрлийн Яндаш шар гэж суглаан тавьж авсан тэмээ дээ. Сумын баяр наадамд ч орж яадаг, аймгийн бүсдэж орж авсан юм хурдан тэмээ шүү. Говьт аймгийн Тайшир сумын уяач Нэм тавгийн хурдан бор тэмээ бас л сумын баяр наадамд айрагдж авсан тэмээ дээ. За ингээд баруун Алтаа нутагта бас л хурдан тэмээнүүдийн тоонд ордог ийм хурдан тэмээ 17-8 өнөөдөр одоо газраас сүглэрсэн дандаа шилмэл тэмээнүүд байж байгаа учраас одоо сумынхан баяр наадамд айрагдчихсан одоо ийм хурдан тэмээнүүд өнөөдрийн уралдаанд газраас одоо ирж уралдлаа. Тэгээд одоо өнгөний 10 за одоо ингээд 3 6 урталд одоо ингээд 9 тэмээ гэдэг чи 15 сая хол одоо 17 8-ын тэмээнүүд юм байна. За ингээд 15 дээр зэрэгцээр манад ургалаа. За энэ гуравтаа зэрэгцээдээ ороод 15 дээр цаатлын улаанат бол Инхтайвны улаат дундталт нь яваад байгаа нь буян ундрахын Говьт аймгийн Чандам сумын уяач буян ундрахын хурдан хараат шүү. 50 номертэй бүртгүүлэн мартсан наатлын улаат бол одоо өмнө говийн Гамбилгийн ботхон тэмээ, өмнө говийн Цогтойгийн Баян ботхон тэмээ, Савсрынгийн улаанат, Манхан сумын Төгөрөг голоогийн уяач Савсрынгийн улаат байна. За ингээд 15 6-гийн 15 14 15 6-гийн тэмээ харуулад өнгөрч байна. За 13 12 11-ийн тэмээнүүд за ингээд 25 номертэй бүртгүүлэн мартсан тэр цааталтын 14 дээр Өлзий баярын хурдан хараат явж байна. Өлзий баярын шараат нь явж байна. За ингээд одоо Ховд аймгийн Манхан сумын алдарт уяач Өлзий баяр гэдэг залуу 2 тэмээ мордоос 14 5 дээр гарч ирсэн байна. За энэ тэг 5 номертэй бүртгүүлэн мордож байгаа энэ дорцрынгийн хурдан харамхаат шүү. Энэ аймгийн бүс нэг орсон тэмээ. Өнөө жил бас одоо сумын баяр наадамд айрагдчихсан ийм хурдан тэмээ шүү. За ингээд одоо Яматын уудам хоолойд өнөөдөр Шанцсан сөрөн одоо газрын хурдан гөлгөө тэмээнүүдтэй одоо ингэж хурд хувааж уралдаад 11 2 дээр ингээд урагшилж байна. За өнгөний одоо тэмээнүүдтэйгээ зэрэгцээ. Өнгөний 10 тэмээ бол одоо газар тонгоруухан ч юм нэлээд одоо тэмээнүүд одоо шахуурхтай явж байна. За 47 номертой бүртгүүлэн мордсон Говьт аймгийн Тайшир сумын Говьт аймгийн Төгөрөг сумын уяач Нэмсрэнгийн хурдан хат шүү. Энэ 47 номертой бүртгүүлэн мордсон. Тэр цаатлын 2 тэмээний за татад харуулаараа манай цаатлын 2 12 номертой бүртгүүлэн мордсон Өвөр хангай аймгийн Төгөрөг сумын уяач Намсраа жавын төр шар гэж бас аймгийн бүс орж асан тийм ээ шүү. Өвөр хангаадаж уралдаж яадаг, Баян хонгордож айрагдаж яадаг, хийх хурдан тийм ээ шүү. Төр шар гэж өмнө аймгийн 3 тэс сумын уяач
Монгол улсын алдарт үеч Намандаржийн Мэнд хоёрын ботхон тамир цааталтны яваад байгаа Говьалт аймгийн Эрдэнэ сумын үеч Билгүүний ботхон Манхан сумын алдарт үеч Пүрүүниймийн хурдан хөх хат шүү. За энэ бас одоо өнөө жил их хурдан байсан тамир. За 42 номертой бүртгүүлэн орсон Увс аймгийн Завхан сумын Айраг нуургийн малчин нийтэгийн амгалангийн хурдан Хүрат аймгийн бүсд 2 ордсон хурдан тамир шүү. Увс аймгийн Завхан сумаас ирж оролцлоо. Өнөөдөр Увсын Завханаас ирж Баян Улгийгаас ирж оролцлоо. Говьалтай баруун 5 аймгаас одоо Завхан аймгаас ирсэнгүй одоо бусдын аймгаас ирлээ. За өнөөдөр одоо бусад хурдан тамирууд за өнгөний одоо ингээд 7 дараа одоо Аминагийн нийт амгалангийн хурдан Хүрат 7 дараа ингээд урагшилж байна. За 6 дээр цааталтны яваад байгаа Говьалт аймгийн тод улаан урагшилж байгаа. Говьалт аймгийн Эрдэнэ сумын уяач Батэрдэнгийн тод улаан цаатал дунтлын Хүрат болж Манхан сумын Зэрэг гологийн уяач Пүрүүгийн Хүрат тэг 3 номертэй байна. Наадлын 15 номертэй бүртгүүлэн марцсан Говьалт аймгийн Дарив сумын уяач Хамбургдийн хурдан шараад шүү. Ийм бас Баян хонгорын шинэ жинст гаралтай ийм хурдаатай. За одоо өнгөний одоо 3 тамиг одоо харуулъя. За өнгөний 3 тамиг бол одоо бас л одоо хурдан байгаа тамигнууд байна. Өнгөн дээр нь Говьалт аймгийн Эрдэнэ сумын уяач Ган сумын хурдан шараад гарч ирсэн байна. Сэргэлийн шар гэж бас л одоо сайн ат шүү дээ. Цааталт нь Говьалт аймгийн Баян хонгор аймгийн шинэ жинс сумын уяач Содномын янзагч одоо өнөө жил их хурдан байгаа шүү. 7 мордож одоо 7 яригдсан их хурдан тамир шүү. Янзаг бол одоо өнөө жил хурдан байгаа. 1 номертэй бүртгүүлэн марцсан наадлаар нь яваад байгаа шараа тул Говьалт аймгийн Шарга сумын уяач Будажавын уйсан Говьалт аймгийн Шарга сумын уяач Тэмбэр лавгийн хурдан Монгол шар гэдэг ат гарч ирсэн байгаа. За одоо эдгээртээ зэрэгцээд байгаа манай хүмүүс. Энэ өнгөний 3 тамиртай зэрэгцээрээ. За наадталт нь Монгол шар явж байна, дундталт сэргэлийн шар явж байна, цааталт нь янзаг явж байна. За янзаг шар өнөө жил одоо бас их хурдан байгаа тамир шүү. За араас нь бас 3 тамир нөмөрч байна. 15 номертэй бүртгүүлэн марцсан Говьалт аймгийн Тайшрал, Говьалт аймгийн Дарив сумын уяач Хамбургдийн хурдан шараад шүү. Энэ одоо бас Будажавд байж байгаа аймгийн бүст дайрагдчихсан тамир шүү. Баян хонгор аймгийн шинэ жинст гаралтай ийм хурдан тамир. Дундталт нь болсон Өмнөгов аймгийн Намандаржийн бас Гантулгийн ботхон тамир. Говьалт аймгийн Шарга сумын 50-ны Будажаваар дамжиж ирсэн Ховд аймгийн Манхан сумын Пүрүүгийн хурдан Хүрат шүү. Энд бас аймгийн бүст дайрагдчихсан. Энэ их хурдаа та. Өнөө жил бас л одоо аймгийн бүст дайрагдчихсан ийм хурдан тамир. Цааталт нь Говьалт аймгийн Эрдэнэ сумын уяач Батэрдний тод улаан ингээд за өнгөний 6 тамир бол одоо тогтмол 40-тэй яваад байгаа юм байна. За ингээд одоо 15 номертэй бүртгүүлэн марцсан Хамбургдийн шарат бол одоо бас л одоо хурдан байгаа юм байна. Өнөө жил бас одоо сайн байгаа тийм байна. За Хамбургдийн шарат одоо. За тугтаа машины дагах хэрэгтэй 6 тамир одоо ингэж байна. За сэргэлийн шар өнгөн дээр гарч ирсэн байна. Цааталтыг янзаг гарч ирсэн. За янзаг шар гарч ирсэн байна. Тод шар сэргэлийн хоёр янзаг сэргэлийн шар хоёр бол одоо бас л сайн байгаа юм байна. За тод улаан араас орж ирж байна. Говьалт аймгийн Эрдэнэ сумын уяач Батэрдний тод шар орж ирж байгаа. Говьалтын 4 тамир, Баян хонгорын 1 тамир орж ирж байна. Ховд аймгийн хэмжээнд одоо хамгийн одоо өндөр бооцоотой шагналтай уралдааныг бол одоо Ховд аймгийн Мөсцмийн тамирчид одоо хаашаа за Монгол шар ингээд эхний 4 тамир бол одоо ингээд салж байгаа байна. За жоохон суугаа дараачийнхаа тамируудыг харуулмаар байна. За Пүрүүниймийн Хүрат одоо ингээд 5 дээр явж байна. За уг нь одоо яг зөв явж байгаа тийм бол тэр цаатлын төр шар дөлгөө хөх хоёр байгаа. Цаатлын одоо машин дотор явж байгаа. За одоо монголчууд бас одоо урагшаа явж байгаад ингээд хурдны чиглэлийн тамиг л одоо ингээд бас одоо дагаж одоо уралдаж байгаа. Байна одоо бас аймгийн бүсийн уралдааныг одоо дандаа одоо тэмээ том хүмүүс ундаг учраас одоо бас ингээд машинууд одоо өнөөдөр дагаж харж байгаа байна. За одоо бариад өгч гэнэ үү? Болоог нь. За дахиад нэг хойш суух боломж байна уу? За ингээд 5 тамир өнгөрчөө 6 7 дээр төр шар дөлгөө хөх хоёр явж байна. Пүрүүниймийн хурдан дөлгөө хөх явж байна. 6 7 дээр Өвранга аймгийн Төвөрг сумын уяач Төвөргийн хүрэн Тэмээ соёл спорт уралдааны холбооны тэргүүн Монголын хоолойн Тэмээ соёл спорт уралдааны холбооны нарийн бичгийн дарга Жамбал нэмүгийн намсрааж яв гэж бас сайхан уяач залуу байдаг. Тэгээд одоо өнгөн дээр сэргэлийн шар гарч ирсэн байна. Говьалт аймгийн Эрдэнэ сумын уяач Ган сумын хурдан сэргэлийн шар нөмөргөө мордсон байна. Хоёр даман хүзүнд Говьалт аймгийн Шарга сумын уяач Тэмбэр лавгийн хурдан аймгийн алдарт яач Тэмбэр лавгийн хурдан Монгол шар байна. Цааталт нь Баян хонгор аймгийн Шинэ жинс сумын уяач Содномын янзаг гарч ирсэн байна. За дөрүүдээр
За энэ одоо 3 тагаан зэрэгцээд одоо орхоос өөр аргагүй байна. Машин нэлээд дагсан байна. Янзах амаг хүзүүн дээр явж, тод улаан дөрүү дээр явж байна. Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяач Бат Эрдэнэ хурдан тод улаанч бас л одоо өнөө жил сайн байгаа тийм ээ да. За өнгөн дээр Эрдэнэ сумын уяач ган сумын хурдан хөхөт сэргэлэн хөх өнгөн дээр гарч ирлээ. Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач 21 номертой бүртгүүлэн мартсан янзаг гарч ирсэн хараа байна. Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач Содномын янзаг шар өнгөн дээр амаг үзүүн дээр гарч ирлээ. Монгол шар 3 дээр. Монгол шар бол өмнө аймгийн 3 төс сумын уяач Навандарчин ган тулгын ботхон тийм ээ шүү үзэгчтэй. 3 дээр Монгол шар байна. Амаг үзүүн дээр янзаг байна. Өнгөн дээрээ сэргэлэн шар гарч ирсэн байна. За сэргэлэн шар өнөөдөр 90 одоо сенситивхэн байгаа. Нилээд хурдан байгаа байна. Гэхдээ Монгол шар бол одоо үзүүр их сайтай. Янзагч одоо аймгийн бүсд орж ирсэн. Өнөө жил одоо 7 уралдаж одоо 7 орсон тийм ээ энэ янзаг шүү. Монгол шар бас л өнөө жилийн одоо 25 оны төгсгөлийн уралдаанд нилээн одоо амжилттай сайхан уралдсан. Өнөө жил одоо тэгээд 26 оны анхны уралдаанд Ховд аймгийн Төвийн бүсийн авраг шалгуур хурдан тэмээний уралдааны өнгөний 3 тэмээ бол одоо өнгөн дээр Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяач ган сумын хөх хат сэргэлийн шараа гэдэг бас л хурдан тэмээ дээ. Амаг үзүүн дээр Баян хонгор аймгийн Шинжин сумын уяач аймгийн алдарт уяач Содномын янзаг гарч ирсэн байна. За янзаг бол одоо өнөө жил бас хурдан байгаа тийм ээ. Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяач Бат Эрдэнэ хурдан тод улаан дөрүү дээр байна. За өнгөний 3 тамиатаа ингээд одоо өнгөн дээр энэ тамиатаа зэрэгцээд орноо. Шаргал сумын уяач за Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяач Бат Эрдэнэ тод улаан айргийн 4 турталж байгаа юм байна. За ингээд өнгөний 4 тамаа нэлээд холхон саллаа. За 5 дээр Гоолт аймгийн за одоо ингээд өнгөний 4 тамаа орсон байгаа. За 5 дээр Өвөр хангай аймгийн Төвөрг сумын уяач аймгийн алдарт уяач Намсраажийн хурдан шараа төр шараа за Пүрүүниймийн кураторчлаа төр шар 6аллаа. За төр шар 6алчлаа. Ховд аймгийн Манхан сумын уяач Хүүгийн хүрээт нь одоо тавлаад төр шар 6алчих шиг боллоо. За 7 дээр Манхан сумын алдарт уяач Хүүгийн хүрээт 7алж байгаа юм байна. За өнгөний 7 тамаа орж ирж байна. 8 дээр Манхан сумын Өлзий баярын хурдан хараат орж ирж байна. 9 дээр Манхан сумын Дорцронгийн хурдан Харманхаат орж ирж байна. За ингээд 9 тамаа орж ирж байна. Увс аймгийн Завхан сумын уяач Нинагийн Амгалангийн хурдан хүрэат одоо ингээд аймгийн бүс 2 орсон хурдан хүрэат. Гоолт аймгийн 47 номертэй бүртгүүлэн мартсан хурдан хохот орж ирж байна. Энэ бол одоо Гоолт аймгийн Төгөрөг сумын уяач Нэмсрэнгийн хурдан хүрэат орлоо. Манхан сумын Зэрэгболагийн сумын Инх тавны хурдан улаат 13-д орж байна. 14-д Ховд аймгийн Зэрэг сумын уяач Мөнх хүчрлийн хурдан Ёндоо шараат орж ирж байна. Нэг номертой. 39 номертой бүртгүүлэн мартсан Говьат аймгийн Тайшир сумын уяач Нэм лавгийн хурдан Борат одоо ингээд орж ирж байгаа юм байна. За 15, 16 дээр Өлзий баярын хурдан шараат гээд за ингээд одоо төрүүлж харагдсан тэмээдийн эзэн уяачдыг та бүгдийг уулзуулъя. Инхүү Ховд аймгийн Төвийн бүсийн уралдаан Ховд аймгийн Мөс сумд амжилттай сайхан зохион байгуулагдаж Атны уралдаан барианд орж ирлээ. За ингээд аман хүзүүнд хурдсан эзэн уяачтай та бүгдийг уулзъя. За сайн байна уу? Сайн үжсэн танд баяр хүргэе. Таны тамаар аман хүзүүнд хурдлаа. Манай үзэгчд бас өөрийгөө танилцуулаач. За баярлалаа. Би Баян хонгор аймгийн Шинжээс сумын аймгийн алдарт уяач Батагийн Малжны гэдэг хүн байна. Тэгээ Ховдынхаа аймгийн бүсдэрж сайхан янзаг шар тэмээгээ амуу зөөллөөлээ. Ховдын сайхан баярт ингэж хол зорж ирсэндээ бас баяртай байна. Бас Ховдынхандаа бас баярсан талархснаа илэрхийлж байна. За ер нь тэмээний урдам өгшил хаанах удам өгшилтэй юм. Манай утхан тэмээ. Энэ миний янзаг шар болохоор миний том ах аймгийн алдарт уяач Содномын янзаг шар. Би одоо төрсөн дүүн угаа. Тэгээ ахыхаа тэмээг уйж цэцэрч Ховдынхаа аймгийн хүмүүст амуу үзүүлсэндээ
Туйл их баяртай байна. Ер нь одоо энэ урд өмнө амжилт ер нь хэр үзүүлж яв? Хаана уралдаж яв? Энэ жилийн 25 он 26 он дамжуулаад энэ Ер нь энэ жил нь сум орон нутгт дээр нь завсаргуу тэгээд хайргийн тавт орсон. Энэ миний утгын тийм ээ. Тэгээд бас нэг 20 гаруй хайрт орсон. дараа чи уралдаан ер нь хааш хий гэж бодож байна. Одоо ингээд улсын бүс рүү зорж байна. Тондоо улсынхаа бүс рүүгээ одоо энэ чинь шууд явна гэсэн бодолтой л байна. Та нар одоо бас нэлээ холоос ирэх шиг боллоо. Ер нь одоо өвлийн энэ тэмээний уралдаан ач холбогдол юу байна? Та нарыг одоо энэ хөдөөнд яг тэмээн дээр ингэж байлах та нарыг одоо яг бас үйж байгаа ингэж нэг тэмээ уралдах спорт болтой хөгжиж байгаа энэ гэж үзэж байгаа. Тэгээд энэ тал дээр та нарын одоо яг тэмээ үйж байгаа хүмүүсийн сэтгэл нь хэр байдэ? Тэмээ үйж байгаа холбогдол бол ер нь тэгээд бас өвлийн хүүтэн жаварт болдог бас сүрлэг амтан бас хүүтэнд бас би хаагаа бас өөрөө бас чангалж байдаг болохоор бас төсвөр хатуужил ихтэй байдаг болохоор ер нь хол газар ер нь зорж үзье гэж бодоод энэ жил ерөөсөө өөртөө бодолтой ер нь ховдынхаа аймгийн бүст уралдах гэсэн зорилготой ярьж ямарсан бүдүүн тэмээг амаа үзэллээ бас тайлгтайгаа ирсэн. За дараа чи уралдаанд амжилт хүсье. За баярлалаа хавдчуудаа бүгдэнд нь баярсан талархсаа илэрхийлж байна. За энэ одоо төвийн эмсийн уралдаанд натны уралдаанд нийт 45 гат бүртгүүлэн орцсноос Хоолт аймгийн Шарах сумын Тэмрэл авгийн хурд нь шар атарсан. Тэгээд үзэгчтэй аймгийн алдарт байж Тэмрэл авгтай уулзлаа. За баяр хүргэе. Таны тэмээ түрүү магнат хурдлаа. Баяр наадмынхаа сэтгэлээ цугуулцаач. За их баярлаа. Өнөөдөр атмын сайхан мөрдөж төрүүлээ. Баяртай байна би. Тэмээний удам мөгшил ер нь хаанах удам мөгшилтэй тэмээ байна? За миний тэмээ өмнө говийн 3 дэсийн наван дэржин гантлагдаг найзаас авсан гантлаг найз минь ботхон нэмээ байгаамаа. Энэ урд өмнө хаана уралд вэ? Энэ жил ер нь хэд мурдчих? За энэ жилийн тухайд 6 мордод 3 төрүүлж ин да 3 ам үзүүлээ. Энэ нүдлэн бас ховдын бүстэрж 3 бүст нь гурваланд нь одоо сөрүүлсэн байхаа тийм ээ? Тэгсэн. Миний ат чинь нодлын ховд нутгтаа ирж сайхан 3 бүстний төрүүлсэн. Сайхан нутг байгаа миний мөнгө нутгаа. За тэгээд арын минь даадаг 2 аав штэ баярлагддаг шүү гэж хэлээ да. Тэгээд ховдынхаа мөсцөм зон олондоо үйлдэлтэй зүрдэн сайхан үлдсэхаагаар гэж хэлээ да. Баяр надад сайхан болж байна. Цааш тэр нь хаашаа уралдах гэсэн бодолтой байна. За одоо тэгээд нутагтаа л ач уралдахтай манай бүс одоо удахгүй болно. Их говийн нэмээр болно. Тэндээ л ач уралдах санаатай байж байна да. За дараа чи уралдаанд амжилт хүсье. За баярлаа. Төвийн эмсийн уралдаанд амжилттай уралдаж хайргийн 5 турдалсан тэмээнийхээ эзэн уяачтай уулзъя. За танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэлээ хуваалцаач. За баярлалаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За анаас зорж ирж оролцсон. Ховдонгийн манхан сумаас зорж оролцлаа. Аймгийнхаа төвийн эмсийн уралдаанд газрын 6 аймгийн тамиаттай хорд хуваалцж оролцож тамиаргийн 5 турдалсан их баяртай байна. Энэ удам мөгшил хаанах тийм ээ. Миний хөрн наттан болохтаар энэ Хоолт аймгийн Шарах сумын аймгийн алдарт уяач будчаа гэдэг хүнээс над ирсэн тамиа байгаамаа. Над тэр нэг 4 жил надад тогтмол айрыг тэрнээс юм өстрөхгүй оролцож байгаа юм амжилттай тамиа байна. Энэ жилээр ер нь одоо энэ 25 оны төгсгөл 26 оны ихээр ер нь хаана орлоо? 26 гарснаас хойш миний хөрн наттан одоо 4 уралдаад 4 удаа ер нь айргаас дандаа айрагдлаа л да. Нэг сарын 12-нд Ховд аймгийн Алтай сумын баяр таш айргийн 3 дээр 13-нд нь давхар уяа гарч Манхан сумдаа айргийн 5-аар ордлоо. Өнөөдөр тэгээд 18-нд нь аймгийнхаа төвийн эмст айргийн 5 тортолсон их баяртай байна. Хэмээ энэ одоо өвлийн үед уй цөөх одоо энэ хүндрэл бэрхшээл ер нь хэр байна? Ер нь тэгэл 50 уяах чинь тэгэл ер нь л ажиллагаатай шүү дээ. Өвлийн хүүтэн цастай хүүтэн 50 мал уйна гэдэг чинь ер нь хүний төвчөөс шалгасан л юм байд юм да. Начд бол одоо тэмээ сүргээ бол ачихгүй болсон. Тэгээд одоо сүүлийн үед бол одоо спорт тал руу ер нь одоо энэ тал руу нэлээд төлхөө анхаарч төр засгаас нэлээд дэмжиж явах шиг байна. Энэ та нарын бодлого ямар хөө байна? Ер нь тэгж байна. Ер нь ачлага унгаа ер нь багтсан. Одоо тэгээд тамиг одоо ер нь спорт талд нь ер нь сайхан хөгжүүлж байна дээ. Одоо ер нь тамигчид спорт талд арай ер нь дийлэнхүү одоо тамиг одоо уралдаж юу сам ингийг болж сааж маад одоо юм талд нь ашиглаж байна да одоо тэгээд дараа чи уралдаан хаана хий гэж бодож байна? За одоо тэгээд уралдаан хаана тамины байдлаас болно да. За танд дараа чи уралдаанд амжилт хүсье. Баярлалаа. Сайхан наатаараа. За баярлалаа. Тэгээд ийм санд баяр наадам зохион байгуулсан Ховд аймгийн Буйлган шар тамирчдын холбоонд маань
олон ховдынхаар тэмдэн тэгэл энэ өдрийн намар амлага ялтгая. За баярлалаа. Дайргийн 4 турласан тэмээний эзэн үе ашта та бүдэг уулзуулъя. За баяр наадмын сайхан амжилттай зохион байгуулагдж байна. Таны тамаа айргитлаа. Танд баяр хүргэе. Манай үзэгчид бас өөрийгөө танилцуулаач. Авигаа Балтай аймгийн Эрдэнэ сумын Синди Батэрдны гэдэг хүн байна. За тэмээ өнөөдөр айргитлаа. Тэгээд тэмээний удам өгшлэр нь хаанах удам өгшлтэй тэмээ. Энэ аймгийн алдарт уяач Хотгон Жаргал гэдэг хүнээс авсан тэмээ байгаамаа. Эрдэнэ манаар соёлж Эрдэнэ сум юм. Өнөө жилийн хэд уралдав? Энэ 25 он 26 он дээр гараад хэд уралдсан? Энэ 26 онд нэг Чанаманд нэг дөрвөр орсон. Тэгээ сая сумынхаа баяраар 7-оор орч ирсэн байгаамаа. Тэгэл энэ дээрээ оролдож та. За энэ тэмээ үеих ер нь одоо ач холбогдол нь юу вэ? Та нар энэ өвлийн одоо энэ баяр хийж явах тэр нь хүндрэл бэрхшээл юу вэ? Та нарт бас одоо ингээд давуу талууд юу вэ? Боломж. Тэгэл дайчгүй яг хөө тэгэл тэмээ үе соёлоо дэмжинд бол тэгээ тэмээ малаа яал. Тэгэл явчих. Тэмээг та нар ер нь одоо бас яг мөр шиг үйдсэн одоо оюуас тэжээлд оруулж бэлтгэж үйдэг хөсөлдөг барьдаг яг энэ чиглэл рүү нэлээд орж явах шиг байна урд аймаг. Та нар бас яг тэгж үйж байна уу? Тэгэл яалгаагүй адилхан тэгэл хүмүүн дагаал тэгэл хүмүүйлаа л шүү. Дараа нь хаана уралд гэж бодож байна? Одоо энэ замдаа явж байгаа л тэгэл баярын ойл уралдаж гал гэж хай сомрог утсан таах. За Эрдэнэ сумаас одоо хэдэн километр яваад ирв? Ваар нэг талдаа 500 яваад ирж эхэллээ шүү. Бид хэд болохоор 4 км ирсэн. 2 ат нэг тором, нэг тайл ихтер. Тайлан сая мартцсан. Тэгээд хэд 5 6 арьсан. Эрдэнэ сумаас. Усын бүс мөсрөө явж уралдах уу? Уралдана. Уралдана гэсэн бодолтой явчих шээ. За тэгээд дараа уралдаанд амжилт хүсье. Танд сайхан наадаарай. За баярлалаа та гэдэгт бас амжилт хүсье. Сайхан наацгаарай. Хурдан атны уралдаанд айргийн 3 турдсан Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяач ганц сумта та бүтэйг нь уулзуулъя. За та баяр хүргэе. Баяр наадмынхаас сэтгэлээ манай үзэгчтэй хуваалцаач. За өнөөдөр Гоолт аймгийн Эрдэнэ сумаас Ховд аймгийнхаа урд үсгийн тэмээний эрт хүрэлцэн ирлээ. Шар ат маань горуулаа. Сэтгэл шиндэр байна. Тэмээний удам өгчлэр нь хаанах ямар удам өгчлтэй тэмээ вэ? За манай шар ат маань одоо Гоолт аймгийн гаралтай Баян Хонгор аймгийн Баян дээр сумын гарлын мөнх хот гэж дүү маань өгсөн тэмээ байгаамаа. Дүүдээ болон дүүгийнхаа гэр бүлд одоо эрүүл энхэж хортуудаа насалж юу сансан 9 цагаан хөсөл нь биелхий. Сайхан эрүүл өргөё. Дүүдээ маш их баярлж байгаа шүү гэдгээ дамжуулъя та. Урдам нь бол сэргэлэн шар бас нэлээд амжилт тарвин байсан. Өнөө жилийн 26 он гараад хэд уралдчихгүй. 26 гараад одоо сая бас энэ 1 2 дээр идэг шараттай Гоолт аймгийнх Эрдэнэ нутагтаа оролдоод төрүүлээд ирсэн. 25 онд бол одоо амжилт 9 оролдоод 9 орчих. Дараа шинэ уралдаан дэр нь хаана хий гэж бодож байна? За одоо Алтай нутгийнхаа одоо их говийн тэмээний баяртаа оролцъё гэсэн зорилготой байна да. Тэмээ одоо та өөрөө хэдэн тэмээ үйж энэ баярт оролцож байна? Би одоо энэ өдөр нэг тором, нэг тайлаг, 2 аттай ирлээ. Нэг шар ат маань 3, улаан ат маань 4. Одоо тайлга мард болсон байна да. Тэмээ үеийнх ер нь одоо өвлийн энэ үйж байгаа одоо малчид бол тэмээ одоо ач хаан нэр нь одоо багтсан байгаа. Тэгэд одоо яг тэмээ атан тэмээг үйж эдлэж сургаж одоо энэ уралдаан спорт тал руу нэлээд хөгжүүлж байгаа гэж үзэж байгаа. Тэгэд энэ тал дээр та нарт ер нь ач холбогдол хэр байна? Өгч जैन. Ер нь өрөөгөж өгч जैन үү? Одоо ерөнхийдөө бол энэ залуу очоод одоо мал дойртой, мал тайртай, малтайгаа уялдаа холбоотой болгохын тулд тэмээний уралдааныг бол одоо ер нь Монгол орон даяар тэмээ холбоо гэж юм байгуулад дээрээс нь аймаг сумууд тэмээ холбоогоо байгуулад ингээд маш их өргөн дэлгэр сайхан баяр хийдэг болж байна. Энэ ч утгаараа одоо залуучууд маань одоо бас их тэмээ тал руугаа маш их анхаарч байгаа. Дээрээс нь унлага эдлэгээ одоо тэмээгээ өсгөх тэр ч утгаараа одоо ордон тэмээний оролдоо ордон тэмээгээ өсгөх тал дээр маш их анхаарч байгаа. За баярлалаа. Тэгээд дараа чи уралдаанд бас амжилт хүсье. За баярлалаа. За та бүхэн ч гэсэн амжилт хүсье.
Альгонгүй.